Өнөөдөр бол дэлхийн циркийн өдөр. Эртний Ромоос гаралтай энэ урлаг нь анх морьтны үзүүлбэрээр эхэлж байсан юм. (1700) оны сүүлийн хагасаас тархаа бутгаа байсан циркчид нийлэн цогц үзүүлбэр, цогц хөтөлбөрийг бий болгон үзэгчдэд хүргэсэн байдаг. Үзэгчдэд хүрэхдээ үзэгчдийн ая тухтай байдлыг хангах үүднээс дугар хэлбэрийн зориултын тоглолтын талбайг бий болгосон байна. Үүнийг манеж хэмээн нэрлэжээ. Дугар хэлбэрийн манеж нь амьтдын тоглолт, тэр тусмаа мордын үзүүлбэрт хамгийн тохиромжтой хэмээн тооцож дугар тайз манежийг баталсан байна. Ромоос эхлэлтэй циркийн олон янзын үзүүлбэр нь Европын улсууд болон Америкийн нэгдсэн улсад маш амжилттай түгэн дэлгэрж циркийн урлагийн хурдцтай хөгжил эхэлсэн байдаг. Харин манай улсын циркийн хөгжил нь Зөвлөлт холбоот улсаас ихтэй. 1931 онд Зөвлөлт холбоот улсын анхны мэргэжлийн циркчид Монгол улсын хөдөө орон нутгаар аялан тоглолт хийсэн нь энэ хөгжлийн гол зангилаа болсон юм. Хөрш орны уран бүтээлчдийн тоглолтыг үзэж сонирхсон Раднавазар, Нацаг, Гомб нар хожим циркийн сургуульд суралцсан Монголын анхны мэргэжлийн циркчид болон төгсөж ирсэн юм. Тэд гурвалд төгсөж ирээд Бөмбөгөр ногоон театрын дэргэд циркийн бүлэгмийг байгуулж, хожим мэргэжлийн цирк байгуулах санаачлагыг гаргаж байсан юм. Жүжигчин сандаг ба түүний сургуультай тэмээнүүд. (1968 он) Монгол улсын сайд нарын зөвлөлөөс циркийн зориулалтын барилга барих шийдвэр гаргалаа. 1971 онд Румын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Монгол улсад анхны циркийн барилга баригдсан юм. 2001 сүүлдээ циркийн энэ барилгыг Бразилийн өргөнөөсийн дэйдэн хүрээ мэргэжилтнүүдтэйгээр манай барилгыг барьж байгуулсан Аржинсийн провинцийн оюун өмнө ашигласан бөгнө. Асар том гэр мэт дугуйг хэлбэртэй 2000 гаруй хүний суудалтай энэ гоёмсог барилгад тухайн үедээ төрөл бүрийн урлагийн тоглолтууд мөн циркийн үзүүлбэрүүд тасардаггүй байлаа. Гадаад дотоодын олон тоглолтод Монголын циркийг жил бүр өрөнгө оролцуулдаг нь олон улсын янз бүрийн тэмцээнд Монголын уран бүтээлчдийн чадвар чансаа юм. Америкийн нэгдсэн улс, Австри, Швейцар, Япон, Герман, Нидерланд, Итали, Франц, Норвеги, Их Британи, Өмнөд Солонгос, Израиль, Орос, Хятад зэрэг олон оронд тоглосон нь Монголын циркчдийн Монгол эх орноор сурталчилсан амжилт үлээ. Улсын циркийн шинээр анхныхаа нийтийн ажиллагааг Ардуу орнуудын циркийн жижигчдийн 10 дахь удаагийн уламжлалт наримтын тоглолтоор эхэлжээ. Энэ жилийн тоглолтод бүгд наримт гаргажсэн Вьетнам улс, бүгд наримт гаргажсэн Герман улс, Зөвлөлт холбоот улс, бүгд наримт Монгол ард улс, бүгд наримт Социалист Түрмийн улс, бүгд наримт Унгар ард улс, бүгд наримт Польш ард улс,
бөгөөд наримдах социалист Чехословак улсын циркийн авьяаслаг жүжигчид оролцож Өгөөмөр намрын баяр цэнгэл бас нэгэн цувраа нэмэн үе одон үзэгчдийн хадуун талархлыг хүлээж байна. 1974 оноос ихтэй дэлхийн циркийн шилдэгүүд цугларн наадах Монте Карлогийн их наадам. Монте Карлогийн их наадам бол циркчдийн мөрөөдлийн тайзаглаа. Les trapézistes, les gugus, quand éclatent les bravos, bat le cœur du grand chapiteau. Ils sont tous frères dans les lumières de l'univers circus. Ils ont 100 000 et un tours, les gens de l'univers circus. Ces paladins de toujours tournent la canne et le gibus. Ils jouent leur vie en jongleur pour donner un peu de bonheur. Үзэгчдээ өнөөдөр дэлхийн циркийн өдөр тохиож байна. Тэр ч утгаараа бид Монголын циркчид дэлхийд хэрхэн үнэлэгдэж байгаа ярилцахаар Алтан манежны үе үеийн эцдийг студидтэй урьсан байна. За эрхэм жүжигчид, уран бүтээлчдтэй халуун баярын мэнд хүргэе. Дэлхийн циркийн өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэж Монакогийн Вант улсын гүнжийн санаачлагаар дэлхийн циркийн өдөр гэж жил болгоны 4-р сарын 2 дахь хагас өдөр болдог баг шүү. Энэ өдөр маань өнөөдөр болж байна. Тэгэхээр энэ үзэгчид цирк сонирхогчид дэлхийн өнцөг боломборд байгаа циркийн уран бүтээлчдэд дэлхийн циркийн уран бүтээлчдэд мөн өнөөдөр Монте Карлын шагналт Монголын гавьяатууд уран бүтээлчдэд бас дэлхийн циркийн баярын мэнд хүргэе. Танартай баярын мэнд хүргэе. За бидний урилгыг авч циркийн салбарт хөдөлмөр зүтгэлээ өнөө хэрнээ зориулж яваа. За мөн дэлхийн циркийн урлагт Монголын хөгжлийг бас таниулж яваа эрхэм гавьяатууд цуглжээ. За та бүхний яриаг бид эхлэхийн өмнө 1940 оноос ихтэй энэ циркийн урлаг 1980 онд хөгжлийнхөө оргил үед эхлэж хөгжиж байсан тэр цаг үеэс эхэлж яриагаа эхлэе гэж бодлоо. За би 1972 онд анх циркийн үүдээр орж явж байлаа. Жоохон бахта. Тэгээд өвлийн тоглолтод нэг гэрэлт туулаа гэж дүрд тоглож ирсэн юм. Тэгээд тэрнээсээ цаашаа сургууль хийгээд ардын жүжигчин төрийн шагналт Цэнд авиш багш дээр анх ороод жилийн дараа гавьяа жүжигчин төрийн шагналт Мажигсүрэн багш дээр ороод тэгээд 73 оноос дагалдан жүжигчин гэж яваад 76 оноос мэргэжлийн жүжигчин болоод тэгэхэд одоо тэр үеийн л монтгчуудтай нэг 7-8 настай хүүхэд ажиллаж байлаа. Тэгэхээр Монголд хамгийн анх Монте Карлогоос шагнал хүртэж Монголын газар нутагт авчирж исэн эзэн шүү дээ та бол. Тэр цагт үг хэдийн үеэс холбогдох бол? Тэр бол 1985 онд бид хоёр Польшийн циркийн 100 жилийн ой тоглож хахад тэр циркийг зохион байгуулдаг хүн ирж бид хоёрыг урилга өгсөн. Тэгээд 1986 онд циркэрээ, солиам, дуу чигэн чуулга бүгд хамтарч, радио хамтарч агаад бид хоёрын уран бүтээлийг бий болгосон. Уран бүтээлийг бол Мажигсүрэн багш, Нарвсан багш гээд бүгд хүмүүсд олон хүний хамтарсан уран бүтээл. Тэгээд 1986 онд Монте Карлын фестивалд очиж мөн аялалгч цам авч ялаа тий. Тэгээд тэр цагаас бол үнэхээр циркийн урлагийн хөгжлийг бас нэг шатанд буюу дэлхийн давцанд гайхуулж харуулж чадсан монголчууд чаддсан байна гэдэг тэр зүйлийг дэлхийд мэдрүүлж чадсан он цаг тоол байх болоо гэж бодож байна. Хоёрыг шагнал давсны дараа сэтгүүлчид асуугаад танаа монголчууд яаж баярлах вэ гээл тий. Тэгээд сайхан байсан бид хоёр эгчдүү хоёр хос нугаралт тэгээд миний ганцаараа Вандангийн тэнцвэр гэж номероор оролцоод авчихсан. За эгчдүү хоёроос улбаатай уран нугаралтын үзүүлбэрээс гадна монголчуудын дэлхийд гайхагддаг бас нэгэн төрөл бол хүчний төрөл байдаг шүү дээ. За тэр ч утгаараа Монголд хамгийн анхны
одоо алтан цомыг авчирж исэн эзэн байна. Амар жаргал гавьяат маань байна. Тэгэхээр таны хувьд энэ циркийн урлаг алтан манежна анх гарч исэн тэр түүхэн цаг хугацаа хэдийн үетэй холбогдох вэ? 1977 онд би 3 жилийн цэргээ алав хаагаад тэгээд циркэд дагалдан жүжигчнэр шалгуулсан. Тэгээд шалгуулаад тэнцээд тэгээд тэр үед миний багш одоо энэ Монгол улсын дархан авраг Хөдөлмөрийн Баатар гавьяа жүжигчин Дамдын багшийн шав болсон юм. Анх тэгээд циркт орсон. Тэгээд намайг орж байгаа үед цирк эд сайхан нөгөө манай нэг алтан үеийнхэн гэдэг тийм ээ. Тэр алтан үеийн жүжигчид, дунд үеийн бидний одоо дараагийн үеийн жүжигчид тэр байсан. Тийм одоо эд сайхан оргил үе л дээ. Тэгээд би одоо анх циркт тэгж ороод дагалдан жүжигчнээр орж байгаа багшигаа хажууд бидлэг сургууль хийж хагаад эхлээд би нэг бөөнсг тугаан жонглоор гээд ганцаараа тийм номер хийсэн. Рекорд гэвэл хэдэн килограмм бэ? Би нэг 850 хэлийг 4 мөчтөр тулж ийсэн. Вау. Яг цирк чи өөрөө бас их хатуу шалгууртаа орлог л да. Тэгээ би өөрөө бас орохоос өмнө нэг цэргийн алуу хааж ирсэн. Тэгтээ бас спортоор хичээлж ийсэн. Тэгээд дэлхийд би 850 кг-ыг өргөж исэн гэд ярихад тухайн үед хэр гайхширч ив. Аян олсоотын гадныхан бол нэг л сайхан хүлээж авд сонирхож үздэг байсан. Тэгэхээр надад видрийн тэр одоо гэр тухай шаарг маргийг одоо бас барьж тэ өргөж үзсэн үний юм уу? Эсвэл одоо хоосон зүгээр хөнгө гэдэг үзтгэл байсан л да. Тийм юм бол гарч ил байсан тоглолтын дэрт. Ер нь 1990 оноос хойш энэ цаг хугацаа дэлхийн ертөнц энэ соёл урлагийн зах зээл гэдэг маань бас өөр шатанд гарсан. Тэр тусмаа энэ циркийн урлагийн зах зээл бол 2 дахь 3 дахь орн руу чиглэж тэдний үзэгчид, тэдний менежер, продюсерууд Монголын циркийг онилж Монгол гэдгийг дэлхийд гаргахын том ажил өрнөсөн. Энэ бол улсын циркийн бас нэг шин цагийн хаалга байлаа. Тэгэд одоо тэр үеэс чинь Эрдэнэт X чинь тэр 80-аад он, 90-аад онд чинь тэр Европыг одоо бүр уран нугралтаар бол бас л гайхуулж уйлуулж тэнд л зах зээл, тэнд одоо тэр цирк Монголын циркийг тэр Европ сонирхох их сонирхлуудыг хамгийн хөдөөсөн хүмүүс бол уран нуграач. Амраа ахын тэр 90-аад он гараад тэр Америкийг 2-3 жил тойрсон тэр хүч тамир тэр циркийн олон чуулбар зүйлбэрүүдээр Америкийг 2-3 жил тойрсон энэ адал явдлууд Монголын циркийн урлагийг дэлхийн тавцанд шал өөрөөр авчирсан. Гэтэл Амраа гавьяатын хувьд яг тэр 1990 онд алтан морины эзэн болж байсан. Монте Карлогоос шагнал хүртэж байсан. Тэгвэл яг тэр нарийн нандин цаг мөчөөсөө бас хуваалцааш тэр цомыг өргөөд зогсож явах тэр мэдрэмж ямар байдаг юм бэ? Оо сайхан байсан. 90 он гэж яг нэг шийдэлтийн үе л дээ. Тэгээ тэр үед айсан циркийн дарга намайг авч уулзаад за ингээд манайхын дэлхийн том циркийн тэмцээнд ингээд амжилтаасаа ороод ирлээ. Нугралтын маань их сайхан хүлээж авч байна. Одоо нэг бид нэг өөр төрлөөр энэ тэмцээнд нэг сорж үзмээр байх юм. Тэгээд танаа энэ хүч тамирын номерыг л ер нь шагнал авчиход бол гэж би тэнд очиод тэр тэмцээнд орцож байгаа номеруудыг хараад ирэн тэгж бодогдлоо. Гэт ийм санаа хийсэн. Тэгэл бид тэр өөрөөсөө бэлдээл 90 онд одоо Монте Карлогийн 15 дахь том фестивалд энэ хүч тамирын гайхамш гэдэг номероор одоо манай хамтлаг 7 хүний бүрэлдэхүүнтэй 3 эрэгтэй 4 туслах эмэгтэй 3 эрэгтэй нь болохоор одоо манай энэ урлагийн гавьяа зүтгэлтэн манай инх баяр соёлын төвийн ажилтан Нямсран тэгээ нөгөө 4 эмэгтэй нь бол одоо Эрдэнэ чимэг тунгалаг цэсгэмаа туул гэдэг ингээд 4 эмэгтэйтэй ингээд бидэд ингээд оролцсон юм байна. Нэлээ одоо баг 20-аад орн байсан 20 гаруй орны орон бүтээцэд цуглараад 2 том програм болж шалгасан юм байна. Тэгээ шалгаад дараагаар нь тэндээсээ шалгуулаад түүж авахт нь манай номер одоо тэр алтан мор гэдэг шагналд одоо үлдчихсэн юм байна. Тэгээ одоо тэр үед л одоо нэг маш сайхан танигдсан тэр үеэс л одоо энэ барууны 3 дахь оронд манай цирк уран бүтээлчд явах бас нэг зам нээгдсэн. Тэгэл тэрний дараа 91 онд манай хамтлаг Америкийн нэгдсэн улсад 2 жилийн гэрээгээр хамгийн одоо анх Америкт очсон урлагийн том групп л байсан баг. За баярлалаа. Тэгвэл яг одоо бас нэгэн онцлог зүйлийг ярих гэж байна. Энэ юу вэ гэхлээр монголчууд бид дэлхийн рекордыг эзэмшиж штэ. Энэ бол та хоёрын за мөн ах トゥ 3 гавьяатын бас нэгэн бахархал гэж хэлж болно. Тэгэхээр хэдэн онд яаж энэ рекордыг эвдэв?
За мөн ямар шалгуураар Монте-Карлод оролцож энэ рекорд эзэн болов? За манай хамтлагийн хувьд 9 үрлэг хамтлаг маань 2020 онд Монте-Карлогийн олон улсын 44 дугаар фестивалд оролцож байсан. Тэгээд Монте-Карлогийн менежмент хамгийн анхны 7 давхурт 2 эргэлт гэдэг үзүүлбэрийг манай хамтлаг хийж бүтээж ирсэн юм аа. Тэгээд энэ шонхрын дөөл гэдэг энэ уран бүтээл дээр маань бол бас Хатанбаатар найруулагч маань бас хамтарч ажиллаж байсан. Тэгээд ах бит хоёрын хувьд бол энэ 9 үрлэг хамтлагийг үүсгэн байгуулад одоо ингээд 18 дахь жилдээ одоо ингээд орж байна. Тэгээд амар төвшин маань одоо бас манай хамтлагийг үүсгэн байгуулахад бас оролцсон юм гавьяатай хүн. Тэгээд Монголын циркийн акробатын төрөл одоо сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд маш эрчимтэйгээр хөгжиж байгаа. Тэгээд шидэг фонсны төрөл бол бүр тэр дундаа маш амжилттай хөгжиж байна. Тэгээд 7 давхурт 2 эргэлт гэдэг төрөвхийг бид нар 2020 онд анх Монте-Карлогийн менежмент хийж бүтээжсэн. Одоо Монголын цирк гэж ярих л хамгийн түрүүнд мэдээж уран нугаралт л бодогдчихэдэг. Сүүлийн 10-аас 15 жилийн хугацаанд бол шидэх онцны төрөл маань бол маш өсрөнгөө гарч ирсэн. Одоо дэлхийн шидэх 3-тад нь ороод ирлээ. Тэгээ угаасаа манай Ахмад уран бүтээлчид алтан үеийнх маань угаасаа эхний гудам байргаа ерөөсөө ингээс тавиад өгсөн. Эндээсээ бид нар ерөөсөө бууруулж болохгүй. Болж л үгүй шат ахиулах гэж л үзэн. Өдөр бүр 2-4 цагийн эрчимтэй бэлтгэл хийдэг. Байнгын бэлтгэлтэй байж идэг. Бид нар 2 хоног ч амрах эрх байдгүй. Яг гэвэл 2 хоног амрахад л тэр одоо форм маань алдагддаг. Тэгээд сонирхуулаад хэлэхэд энэ 7 давхурт 2 эргэлт авч байгаа хүний маань нуруунд дээр ирэх жин 380-аас 400 кг-ийн хооронд тийм ачаа ирдэг. Тэгээд дээрэс нь бас нэг нэмээд хэлэхэд дэлхийд агарт 6 иргэсэн ерөөсөө 4 хүн байдаг. Энэний ерөөсөө одоо дэлхийд 4 хүн байна шүү дээ. Оросын 2 жүжигчин байгаа. Тэгээд Монголын 2 жүжигчин байгаа. Ерөөсөө дэлхийд ингээд 2 орноос ерөөхдөө агаар 6 иргэсэн 4 хүний 2 нь манай Монголын уран бүтээлчдэд. Яг нарийн болгоод ярихад зарим гадны орны уран бүтээлчид монголчууд нуруу намхын хэрнээ яг Монгол морьшиг их бяртаа байдаг гэж ярьдаг байхгүй. Тэгээд тэр нь их гоё байдаг. Тэгээд альва уралдаан тэмцээнд бас ингээд орно гэдэг чинь мэдээж тэмцээн уралдаанд орж байгаа юм чинь шагналын төлөө явна. Тийм биз? Тэрний хажуугаар тэр том олон улсын том дэлхийн тэмцээнүүд дээр Монголын циркийн урлаг ямар төвшөнд явж байна гэдгийг тийм ээ бас түүгээр энэ уран бүтээлчид маань тодорхойлж идэг. Мэдээж ихний 3 байрд орно гэдэг чинь Монголын циркийн урлаг. Тэр тусмаа 85 жилийн түүхтэй энэ агуу цирк маань тий бас дэлхийн шилдэг 3-т бол ихний 3-т бол ерөнхийдөө үзээд байгаа гэдэг. Энэ болохоор ч нөгөө циркийнхаа хөгжлийг бас давхар харуулж байна л гэсэн үг. Тийм харуулж байгаа баха. За тэгэхээр акробатын 38 жилийн дараа акробатын үзүүлбэрээр мөнгөн медалийг Монголын циркийн урлагийн салбарын жүжигчин хүн авчирсан гэдэг энэ бас мэдээг хэдийн он сонсов. Ямар үзүүлбэрээр авав? Би мөн ижлэхэн манай ах 2 сая дурдлаа. Би бас ижлэхэн шидэх онцны үзүүлбэрээр энэхүү цомыг одоо гавьяач жүжигчин Эрдэнэтэй ахиж байгаа дараа 37-8 жилийн дараа бол Монгол улстай авчирсан байдаг. Энэ бол одоо маш олон жүжигчдийн хөлс хүч, нүр хөдөлмөр олон жилийн одоо сахилга бат ийм зүйлээр бол бүтэж одоо Монгол улсад бол ирсэн байдаг.
акробатын төрлөөр бол анхны мөнгөнд сум. Яг юугаар нь авч үзэх юм бол одоо 37 жилийн дараа ирсэн одоо 2 дахь цум гэсэн үг. Миний хувьд бол одоо энэ амжилтыг гаргахад бол Канадын нарны циркэд бол би 7 жилийн хугацаатай бас гол дүрийн жүжигчин буюу акробатын жүжигчнэр ингээд ажиллаж исэн түүхтэй. Тэгээд тэнцээ бол Канадын нарны цирктэр бол одоо дэлхийн шилдэг одоо акробатчид, циркийн уран бүтээлчид одоо нийлж нэгдэж уран бүтээл тойрвдог. Тэнд бол би 7 жилийн хугацаанд бол дэлхий тойрж одоо ажилласан байдаг. Монголоос бол одоо хүнүү гүрний түүхийг одоо модон шаниуг одоо тийшээ аваачихыг бид бүхэн зорьсон. Энэ маань ч бас их зөв шийдэл болсон. Мэдээж одоо маш олон зохиомжтой урд төршч гэдэг юм уу, хойд төршч гэдэг юм уу, маш олон зохиомжтой юм уран бүтээлүүд ирсэн байсан боловч манай үндэсний хэм маяг, манай үндэсний одоо энэ зүйл бол тэр дунд бол арга байхгүй ялгарч харагдчихсэн. Энэ фестивалийн том шагналууданд нь болохоор яг одоо Вангийн нэрт шагналууд нь болохоор алтан алиалагч, мөнгөн алиалагч, тэгээ хөрөл алиалагч гэдэг одоо дэлхийн нэг осны гигантууд гэдэг одоо манай залуучууд мундаг залуучууд их олон жилийн дараа авсанд маш их баяртай байдаг би. Би өөрөө ч эднийг очиж хахад их бүр ингээд хойноос нь сэтгэл хөдлөөд очиж үзчихсэн тий. Энэ дэлхийд зохиогдож байгаа олон циркийн тэмцээнүүд дандаа тэр хүчтэнгүүдээр цололдог. Хүчтэнгүүдээр цомоо үзүүлдэг. Одоо та нарын ширээн дээр байгаа манай энэ гавьяатуудын шагналыг харж байгаа бах энэ одоо бар байх жишээний, арслан байх жишээний, заан байх жишээний. Харин Монте-Карло бол Олимп. Монте-Карло зөвхөн алиалагчаар шагнадаг. Тэгэхээр алиалагч гэдэг маань циркийн урлагт ямар байр суурь эзэлж байна. Ямар орон зайтай энэ төрөлвэ гэдгийг харуулж байна л гэсэн. Тэнд оролцсон уран бүтээл бол бас дэлхийн зах зээл дээр бол маш эргэлттэй. Монте-Карлод орсон номер цалингийн хэмжээнд баг дахиад нэг нугалж даабал одоо гадаа зах зээл дээр өргөддөг. Монте-Карлогийн орсон номерыг одоо Европын цирк юм уу дэлхийн циркүүд менежментаа тоглуулна гэдэг нь өөрөөсөө тэр циркийн нэр хүнд нь байж идэг. Манай хөтөлбөрт Монте-Карлогийн 1-2 уран бүтээл тоглож байгаа гэдгээрээ тэд нар зар сурталчилгаа маркетингээ хийж идэг гэсэн үг. Яг тэгэхээр Карлогийн тэр шагналт байрны тэр одоо нөгөө шагналын эзэд тэр номер чинь тэр болгон тэр хамтлаг дээр чинь нөгөө циркүүдэд чинь очиж чадахгүй шүү дээ. Энэ тэмдгийн гэрээнүүд нь давхар ороод ир чинь тий. Тэгэнгүүтэл чинь одоо за 28 онд ажилгүй нөгөө завгүй юм бол одоо 29 онд авъя 30 онд авъя гэд ерөнхийдөө одоо энэ хамтлагуудын ингээд хоошны 4-5 жилийнх нь ажлууд нь шууд тавигдаад төлөвлөгөөгөөрэ гараад ир. Тэнд бас зөвхөн циркийнхэн бас байнууд байгаад байна уу гэхээр бас үгүй юм билээ. Би одоо 2024 онд энэ наадамд орсноос хойш одоо маш олон бас ажлын санал ингээд хүлээж авсан. Тэгэд зөвөр би танд сонирхуулаад хэлэхэд бол Итали улсаас одоо Гиннес рекорд одоо тогтооход та ингээд нэвтрүүлэгт оролцооч гэсэн тим баг тэнд явж исэн байгаа юм. Дээрээс нь одоо British Got Talent та орооч.
American Got Talent ингээ ороочиж гэдэг юм. Инхээр энэ өөрөө дэлхийн циркчдэд одоо тэнд чуулгахаас илүү дэлхийн одоо entertainment соёл урлагийн бүхий л одоо төлөөлөл улсууд төр Монте Карлогийн тэр дэлхийн циркчдийн Оскар дээр тэгж цуглаж одоо дараагийн нэвтрүүлэг, дараагийн үйл ажиллагаа юмда бэлтгэж явдаг юм байлээ. Тэрийг бол хүмүүсийг шүүрж авдаг. Тий, шүүрж авдаг. Тэгээ бид бүхэн тэнд оролцож энэ зүйлийг бол одоо өөрсдөө мэдэж авдаг юм байлээ. Та эгчдүү хоёрын орж байсан үеийн танай нугралтын та хоёрын эгчдүү хоёрын нугралтын онцлог бусдаас ялгаа юу гэдэг юм бэ гэж. Манай эгчдэрийн амир манай эгчиг ядамж оюунчмаг гэдэг төрөн би нэрийг хэлэх юм. Битэрийн амир юундаа өөрөөсөн гэхээр нэг осны шин юм. Тэгээд битэр бас их олон жил ажилласан байсан. Ерөнхийдөө ингээд гард орцсон амир харахаар ингээд мэрэгжлийн болцсон тий. Одоо ингээд гар дээрээ тогтоохтой жоохон салгалдгүйч гэдэг юм уу, ингээ амьсгаа авахтаа ингээ айхалдгүйч гэдэг юм уу, тэр болгон ч ордог байхгүй юу. Битэрийн амирын нэг юу нь болохоор урагшаа нугралт, хойшоо нугралт хоёр хослсон байдаг. Одоо манай оюунч мэгч ингээд урагшаагаа нуграад би ингээ хойшоогоо нуураад тэгээд манай гавьяачч гэсэн төрийн шангилт мажигсүрэн багшийн маань тавьж гисэн тэр дэглэлт нь болохоор бурхны хөдөлгөөнтэй тийм цагаан дарих, ногоон дарих гэсэн тийм хөдөлгөөнтэй тэрүүгээрээ их оноо авсан л та. Тоглоно гэдэг чинь бол тэгэл жоохон салгалж болохгүй шүү дээ ерөөсөн ингээд. Тэгээд цагны зөрөө байна гэн өчнөө байна те ингээд дасгал сургууль чи ерөөсөн нэг 10 минутаар ингээд хөөчж байгаа юм чи за дараачихна ингээд тэгэд бол тэгээд маш их төвчээр одоо сэтгэл зүй тайван байх хэрэгтэй. Тэр юмнууд нөлөөлсөн болов гэж боддог шүү дээ би тийм. Гэхдээ яг бид хоёр анхны уран хоос нууралт биш байсан ч гэсэн ерөнхийдөө анхны чадaltaй хоос нууралт байсан л гэж хэлж болох юм. Энэ циркийн урлагтай хэдийн үеэс яаж холбогдсон, замнал нь өөрөө ямар байсан, энэ дундаа ямар шагнал авч ирсэн бэ гэдгээс хүмүүс төдийлөнсөө мэддэггүй байх л та. За яг хоо 97 96 онд бол би манайх бол налахт байсан. Би чинь налахад төрж өссөн хөлтэй. Тэгээд циркээс хотоос хол айл байсан. Тэгээд гэртэл их одоо зурагт үзэж одоо тэр акробат хэрэгж байгаа ах эгч нарыг дуурайж тухайн үед одоо энэ гавьятууд бүгдэлтийн манежмент гявцчихсан байх гэж би боддtiin. Тэр амраах бол одоо ерөөсө тэр зурагтаар гарч исэн би самтгийг. Тэгэл акробат хэрэгж байгаа нугарж байгаа улсуудыг хараад энэ ямар гоё юм бэ гэж ерөөсө тэр өнгөт дурсамж ерөөсө миний амьдралд одоо хүртэл байдаг. Тэгээ тэр зүйл одоо миний сэтгхүйд маш хүчтэй нөлөөлж тэрийг би бол одоо энийг би хийх ёстой зүйлийн маань нэг юм байна гэж маш одоо сэтгэл зүрхэндээ хүлээж аваад хичээлж хийсэн. Ямар ч багшгүйгээр. Тий. Тэгээд ангийнхаа 2 3 хүүхдийг аваад өрөөгөө гаднаас чүүлж байгаа, чойлж байгаа янз бүрийн одоо колсо эргээл, шпагат сууж үзэл, гар дээрээ зогсгож үзэл ингэдэг байсан. Ээжийн том ах нагцсан хурж ирээд нэг өдөр за энэ хүүхдийг цирклөө авч явна гэдэг анх одоогийн дашчуулын хід циркийн сургуулийн байран дээр авчирж ирж ирсэн. За тухайн үед бол яг жаргал сайхан гэдэг соёлын тэргүүний ажил жаргал сайхан гоо байсан. Тэгээд яг 7 8 сар хичээллээд тухайн чинь хишиг төгш 2 давхар хүүхдүүд хичээлүүлдэг байсан. Тэнд очиод ингээл намайг шахаалсан юм. Би ч одоо ичрэж битгий шахуулаад хөс гоожол ингээд нэг мэдсэн чи бүр толгой эрүү дээр өвтг гар хөлмөлгүй нууртаа ирсэн байна бүр. Хүүх гэж юусэн. Нуурж байгаач мэдэхгүй ойлгохгүй байсан. Тэгээд төд бодлого тэр жилдээ шүү дээ одоо за одоо чамааг урд цирк руу явуулнаа тэр цэнхэр оройд цирк руу явуулна гэдэг. Төв цирк. Тэр бол миний мөрөөдөл ерөөсөө. За тэнд л очих юм бол ерөөсөө юу ч хийсэй яах вэ? Тийм л сэтгүүтэй байсан. Тэгээд жаргал сайхан багш маань бас намайг дардан жишин төрийн сойрхол цэн давь шалсан. Одоо үндсэндээ бас уран нугралтын одоо загалмаас их гэж ярьдаг Монголын циркийг үүсгэн байгуулагчдын бас л одоо нэг том төлөөлөл гэж хэлж болох бах тий. Тэгээд тэр хүн дээр тухайн үед чинь багш маань бас 70 настай нэлээд өндөр настай хүн. За ингээд орсон чинь бага охтууд дунд намайг явуулаад оруулсан нэг банд. За эдрийн дунд нугарна гэж бөө хичээлстэй час улаан нүртэ нөхөрл хичээлэл гэдэг байж ирсэн. Тэгээд 7 жил багш дээрээ хичээлсэн. Монте Карло гэж их гайхамшигтай тэмцээний
одоо хүүхдийн фестивал Premier Grand Prix зохион байгуулагддаг байсан. За тэр тэмцээнд одоо Монголын тайзан дээр ч бараг гарч үзээгүй хүн дэлхийн тайзан дээр шууд авчид гаргаа ичсэн. Энийг үеж байгаа нэр шууд Монте-Карло тий. шүү. 7 жил яг уу ингээд хичээл үссэн. Вакуум хичээлдэг Вакуум хичээлдэг байсан. Нийтлээд биш. Тий, цуг ингээ хичээлдэг байсан хүүхдүүд маань ингээл гадагшаа яваад идэг. Би нөгөө эдий чи хараад яасан гоё юм өмсдгийг. Яасан гоё үнэртэй богчээж тий. Үгүй яг тийм л байсан үе юм чинь. Яг гоо бишкигээ хувааж идэл тийм л байсан үе. Тэгээд яг гоо хамгийн том зорилго нь бол багш маань бол уртад харж одоо намайг сойж исэн юм байлээ гэж би одоо боддгийн. Тэгээд хамгийн анхны тайз бол Монте Карлогийн тайз байгаад тэрнээсээ цаашлах юм бол одоо мөнгөн шагналыг одоо мөнгөн цомын шагналыг Чарли Чаплин яач гэдэг ачаас одоо хүлээж гардаж авч ирсэн тийм түүхтэй. За тэгээд тэр үеэс ахуулаад ерөөсөө Лавгочер гэдэг үний түүх үл ерөөсөө цирктэй нягт холбоотой болсон. Тэгээд одоо дараа нь 20 жилийн дараа сая 2024 онд Амрагийн одоо төрөв Амраа одоо Монте Карлогийн тайзан дээр очиход бид бас нэг тайзан дээр хамт тоглосон тэр түүхийг бүтээж ийсэн. Тий. Монте Карлод 2 удаа оролцсон. Хүүхдийнх нь ороод том хүнийхт нь орж ирсэн. За тэгээд сүүлд бол яг давхар сандлын тэнцвэр гэж одоо дэлхийд бүртгэдэггүй тийм нарийн баланс тэнцвэртэй номероор орж ирсэн. Тэгээд тухайн тэмцээнд бол тусгай шагналыг авсан. За тэгээд дунд нь бол их олон одоо тэмцээнд орж олон шагналуудыг авч ирсэн. 90 оноос хойш энэ хувийн хөвшил рүү ялангуяа хувь уран бүтээлч өөрийгөө хөгжүүлэх, гадаад руу гарах, холбогдох гэдэл ийм зарчмаар хөгжиж ирлээ шүү дээ. Гэтэл өнөө цагт энэ Монголын циркийн хөгжил ер нь яг ямар шаттай, ямар шатн дээр яваа юм шиг харагдаж байна. Нэг 5 хэсэг багцсан. Нэг 5 хуваарь эрхлэх аж ахуй болоод хувийн циркүүд байгуулагдаж эхэлсэн. За тэр маань нэг урд наслаагүй хувийн циркүүд нэг 2-3 жил болоод тэгээд замхраад буцаад улсын цирктэй нэг нийлсэн, яасан, ийсэн хэн болоод тус тэр үе хувьсгалын үед. Харин энэ хувьчлалын дараагийн жилүүдэд одоо өнөөдрийн байдлаар Монголын циркийн урлаг хийж байгаа компаниуд, одоо продакшнууд 50 орчим албан байгууллага. Хувийн компани, студ, продакшнууд 50 орчим ийм байгууллагууд байж байна. Тэрнээс 300 гаруй акробатч, 400 гаруй уран нуграач, 500 гаруй морьтон тоглогчид өнөөдөр мөн циркийн урлагийг одоо сурталчилж хийж гүйцэтгэж юу байна. Тэгэхээр нэг талаасаа хөгжөөд байгаа юм шиг. Энд чанартай уран бүтээлчд бас тийм олон тооны байхгүй л дээ. Чанартай уран бүтээл хийж байгаа хэсэг бүлэг ийм хуучны туршлагатай залуучуудын суурин дээрх ийм өөрчлөлтүүд явагдаж байгаа. Монголын нэрийг гаргаж байгаа энэ циркийг Монголдо нэг шат ахиулахын тулд яг одоо яг юу хийх ёстой юм шиг байна? Өөр одоо урлагийн төрөл хөгжимчин дуучин болвол нэг танхимд бэлтгэл хийж хагаад том зааланд орж нийллэг хийгээд ингээд бүтээл болдог. Энэ циркийн урлагийн одоо чиний ярианаас руу эрсдэлгүй яаж байх вэ? Эрсдэлгүй яаж ажиллах вэ гэдэг. Энэ бол зөвхөн орчин. Тэр өөрийн орчиндөө байж ээж тэндээс том бүтээл, дэлхийн уран бүтээлчд гардаг. Орчин л хэрэгтэй. Яг өөрөө бол та онцлог урлаг л да. Пост урлагийг бодвол орон зай шаарддаг. Тийм урлаг. Тий. Хуучин бол одоо дээр үеч одоо усаас бодлогоор энэ өрмөний юугаар энэ гой цирк барьж өгдөө шүү дээ. 73 онд чинь эн чи яг одоо циркийн зориулт яг одоо циркэд агаарын номер одоо өндөр бүх юмд тааруулсан цирк зориулсан ийм барилга байхгүй юу? Дууцчиг одоо нэг тайзан дээр гараад дуулчихгүй ч тэр чинь агаарын номерд чинь орон зай чинь иргэн тэр одоо циркийн чинь нарийн аппаратуудын чинь татаж одоо чангалж бэхэлж тогтоодог тийм тусгай одоо тийм зориултын багнуудаас ахуулаад ингээд цирк чи өөр их онцлог урлаг байхгүй юу? Золоброс компани өөрсдийн гэсэн одоо 85 жил хөгжиж байгаа Монголын цирк хувьчлалаас хойш өөрсдийн гэсэн яг нөгөө 24-15 харьцаатай дээш 12 м өндөртэй өөрсдийн хувийн бэлтгэлийн заалт байхгүй. Одоо энэ заалан дээр байгуулагдаад одоо 7 жил болж байна. Энэ 7 жилийн хугацаанд нийт 22 том тэмцээнээс шагнал авчирсан байна.
энэ зааланд бэлтгэл хийдэг уран бүтээлчд. Одоо манайх чи зөвхөн Zolbrus компанийн хийгээд байхгүй шүү дээ. Энэ дээр чи одоо жишээ нь True Amra-гийнхан байна. Манай Лав Гочер гавьят байна. Одоо гавьятууд маань орно. Ондоо бусад хамтлагийнх нь манай дээр ордог. Одоо циркийн 85 жилийн түүхтэй циркийн сургууль манай дээр түрээсээр бэлтгэл сургуультай манай дээр хангадаг. Энэ дээр зүгээр хов хүм миний хувьд бол одоо бүхэл бүтэн 85 жилийн түүхтэй циркийн сургууль манай заалыг ингээд түрээсэлж бэлтгэл хийж байна гэвэл энэ бол миний хувьд бол нэр төрийн арга. Тийм биз? Гэтэл энэ улсын хувьд бол эн чинь эмгэнэл байхгүй юу? Манайх чинь тэгээд хотынхоо төвд биш. Манайх чинь бүр анханасаа манайх хотын төвөөс алслагдмал гэр оролтынхаа хүүхдүүдийг хамруулах зорилготой бүр чингэлтэд манайх бүр 7 будлаас дээш шүү дээ. Тэнд бэлтгэл сургуультай бид нэр хангадаг. Манайх ч нэг жижиг одоо 24 15 хэрцээтэй заал байгаа шүү дээ. Тэгэнгүүтэл чин шууд тэмцээнд орохоор пүг гэвчдэг. Нөгөө том орон зайд орчдөг. Тэгэнгүүтэл чин хүн чинь нөгөө орон зай мэдрэмж баримжаа алдагдана. Тэгээд дээрэс нь гэрэл техникүүд одоо ингээд өгч штэ. Сүрдээд байдаг. Тэгээд зэрэгтэл ороод ирэхээр чин нөгөө орон бүтээлчтэй чинь нөгөө нэг зааландаа бол өстой бужигнуулаад өстой маш сайн хийгээд идэг. Яг тэнгуүтэл чин орон зай чин өөр ингээд солигдоод ороод ирэнгүүтэл чин тэр чин болохоор чи яг ингээд одоо сүүлийн үед бол яг амжилтууд дээр ингээд доош нь татж байгаа ганц хэцүү зүйл нь хүчин зүйл нь тэр ихгүй. За. Энэ дээр бол одоо циркийн урлагийн одоо энэ бэлтгэл сургалтыг хийгээд явхад бол амь нас эрүүл мэндийн дээрээ бид бүхэн дэнчин тавьж энэ урлагийн төлөө уран бүтээлээ тойрогдох ер нь бол тэгээ бид бүхэн бол одоо нэг үгээр хэлэхэд бол хүний биеийн одоо хилэмжээр өгүүлж болох дээд хязгаарыг бид бүхэн өдөр болгон давтдаг хүмүүс байхгүй. Тэгэхээр бид бүхэн бол яг инженерчнэл одоо шингэсэн яг одоо мэрэгжлийн урлагийн одоо ийм уран бүтээлээ хийж болох үйс барилга байгууламжид одоо уран бүтээл хийжээж одоо 85 жилийн түүхтэй Монголын циркийн одоо мундаг төрөл жанрууд бол сэргэх болов гэж би бол хардаг. Бидний хуучин байсан энэ циркийн маань одоо буцаагаад эсвэл өгдөг ч юм уу эсвэл тийм хэмжээний бас нэг орон байраар хангаад өгөх юм бол бид нар Монте-Карлогийн тэмцээнээс алтыг хэдээр нь бол хэдээр нь авчрах боломж бидэрт байна гэж харж байна. Одоо бол 2025 бүх зүйл хөгжиж шинжлэгдээд бүр AI технологи 90 гарсан. За яг энийгээ дагаад одоо циркийн үзүүлбэрүүдийг харахад маш их технологи шингэсэн уран бүтээлүүд их гараад байна. Тэгэхээр илүү инновац технологи руу шингэсэн үзүүлбэрүүдийг илүү их одоо циркийн үзүүлбэрүүд дундаа хамгийн илүү эрэлттэй байгаа болов уу гэж харагдаж байгаа. Сая Монте-Карлогийн тэмцээж гисэн нэг алиалагч орж ирсэн шүү дээ. Өөрхөн бүтээсээ роботоо бас юм тоглох тийм үзүүлбэр хийгээд орж ирсэн. Тэгэхээр бас ингээд роботтой хамтарсан тийм ээ. За эсвэл бол одоо механикчсан одоо автоматчсан роботтой хамтар тоглож байгаа тийм үзүүлбэрүүд илүү зохилох жишээ нь. Гэхдээ би энэ зүйлүүдийг бол тодорхой хэмжээнд төр зураг авах гэж бодож байгаа. Яа тэгэхээр тодорхой хэмжээнд хөгжинэ. Гэхдээ цирк гэдэг зүйл хүний одоо хүчин чадварыг шалгасан хамгийн том үзүүлбэр. За энэ зүйл байхаар AI хэд хөгжин ч гэсэн энэ зүйл бол цаашаа давхар хөгжнө л гэж ойлгох хэрэгтэй. Яа тэгэхээр AI бол хүн шиг тийм гайхамшигтай зүйлийг хийж чадахгүй шүү дээ. Одоо зөвхөн биеэр уралдах тийм үү биеэр үлдэх энэ гайхамшигтай урлагийг бол AI бол хэзээ ч орлож чадахгүй хаа гэж би бодож байна. За биднийг сая ярилцах явцад соёлын тэргүүний ажилтан зураач инх туул та бүхэн зориулж өөрийн уран бүтээлээ тойрвсан. За түүний зургийг хэдүүлээ хүлээн авъя. Цаашаа харуулъя. За ингээ нөөч нь харуулаарай. За баяр хүргэе. За монголчууд Монте-Карло хүрэх зам, мөр, түүх бид олон талаас нь энэ өдөр дурдж ярихыг хичээлээ. Гэхдээ дурддагаагүй үлдсэн түүх бол ариун байгаа. Гэхдээ энэ түүх ирээдүйд бас үеийн үед бичигдэх байхаа гэж бодож байна. Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт амжилтыг хүсье. За баярлалаа.